За одоо ингээд 6 дахь өдөр болж байна. Бид нар нүүцсэн байна. За тэгээд бид нар болохоор одоо Батонг гэдэг газар дээр ирсэн. Нилээн бизи газар байна. Хойтол болохоор яг ингээд үндсэн гудамж маань байна. Одоо бид нар жинкнээсээ далайн эргийн хажууд ирлээ. Манай байр яг энэ далайн эргээс 300-аад метр л зайтай юм байна. Тэгээд бүгдээрээ юу вэ? Далаагаар нь хальт явж би та хэд харуулъя бас. Ямар байна? Ийсмэс нь ямар байна? Гэтэ ч одоо энийг харуулах хэрэг байна уу? Хүн бол хардсан юм чинь гэж бодох хэрэгтэй болов. За ямар ч явж үзье. Ер нь нэлээд халуун байна шүү. Бич дээр бас удаан байх тохиол хэцүү л байх юм шүү. Хүмүүс бодож иж магадгүй цэнгэг юм болоо цэнгэг биш юм болоо гэж бодвол бүр яг тулцсан цэнгэг бол биш шүү. Ер нь ингээд ийшээ юм байна. За байран дээр ороод ирлээ. Тэгээд байр маань яг энэ хойно байна. Дээшээгээ дөрвөн давхар юм байна. Тэгээд гудамжаа харуулъя. Яг тэр цаана би ч огийг харуулсан шүү дээ. Тэгээ манай байр энд байна. 7820. Тэгээ ингээд дээшээгээ яваад нийт дөрвөн давхар. Тэгээд өөртөө дотроо лифтээр орд юм байна. За орж үзсгэе. Энэ бол байршлын хувьд бол бүр амар гоё байршлаа. Том өрөө нь бол ингээд том өрөө байгаа юм шиг байна. За энэ дотор за энэ лифт байна. Ингээд лифтэд орох юм шиг байна. Тэгээ пүүлгээ орё. Вау. Би өөрөө бас шалтаа орчлоо. Кумста. Манай влог тавтай морил. За ингээд нэг өрөөнүүд байгаа юм байна. Бид нар одоо юу яаж байгаа нөгөө өрөөнүүдөө сугалж авч байгаа хин ямар өндөр орох уу гэдэг. Энэ манайх байсан. Гоё бантай шүршүртэй энэ ста айгүй гоё их газар биш шүү. За би дээшээ гарах юм. Ингээ гадаана ийм гоё террастай байна. За энд болохоор ингээд энд болохоор хөөрхөн жижиг өрөө байна. Энэ зүүнтлэх нүрүүд нь бүгдээр адилхан юм байна уу? Ингээ ортоогоо тэгээ галтоогоо маань юм гоё юм байна. Энд ингээ угаалгын машин идэрээ тавьчихсан. Тэгээ энд болохоор Youngster гэдэг нэг байсан нь. Тэгж бодлоо. За энд ингээ нийт юм бол. За бид нар одоо хүзрээ суглаад өрөөгөө үзэх гэж байна. За өрөөгөө сонгосон чинь тэлмэнэ битээр хоёрт орлоо. Тэгээд том өрөөнд нь орлоо. Зарим хүмүүс жоохон сэтгэл дундуур байна. Зарим хүмүүс нь баяртай байна. Энэ бол орчсон нийгэм бид нар ингэж шударгаар тоглодог. Би амар сэтгэл дундуур байна. Яагаад гэдгийг хэлье заяа. Уг нь ихний юу үгүй ийм баггүй удаан ойлгохгүй. Ихний вилан дээр би нэг цуглаад хамгийн гоё өрөөнд орлогч хамгийн яа өрөөнд орсон байхгүй байсан юм дээр. Тэгээд энэ вилан дээр гоё байнтаа гэж гарсан суглаад яг өрөөнд тийм яаж биш л дээ. Тэгтээ нөгөө талд нь огмор байсан юм аа. Арай том зайд нормоор байсан юм шиг байна. Тийм том зайд нормоор. Миний найз Монгол хүний эр хүний хиймэр золбоогоор хидцэн гогдов. Дөр. Мэдгүй тэгэл чи суулгасан тэгэл суулсан. Тэгэл өөр ямар өрөөнд орохоо мэдгүй. Чи жижиг өрөө авсан юм уу, том өрөө авсан юм уу? Мэдгүй би дээш гарч үзсэн. Жижиг өрөө. Бол намын төрүүлж ирсэн. Гэхдээ дээш гарч үзсэн. Тэг миний найз бас нөгөө сая түүрээ мартцсан гэж жоохон хүмүүс жоохон муу хараац те миний найз руу. Тэр карма бас. За окей. За явж байгаа туссасанд ороод явчаад ирлээ. Одоо яг оройны нар жаргах үед байна. Би ч гэтээ өдрийнхоос хамаагүй хүнтэй болцсон байна. Орой болохоор хамаагүй хүнтэй болд юм байна. Айгуу гоё. Энд jet ski тэгээд энэ парашютингээр ингэж явдаг мавдаг гэл зөндөө олон гоё активитүүд байх шиг байна. Тэлмэнэ сауна медитейшн дэвц уулын би бичлэг хийгээрэй гэсэн боловч та цааш камер авч явахгүй гэсэн. За манай хэд маань бүгдээрээ зураг авуулаа зав алгаа. Бүүн зурагчд ирсэн. Энэ монголчууд өсөд тасардгүй газар байна. Харин алло ганга.
Тийгээс орно гин. Хоёр дөрөвдөө. За Боржаак хоёр саруулан маань далайн эрэг дээрх сайхан амьдарч байна уу? Гайгүй та хоёр маань. Стогоян уул нь нэг 10 минутын өмнө ч юм уу 20 минутын өмнө гарч ирсэн бол нар жарахыг харах байсан байна. Азгүй байна. Нар данч жаргачиж. За ингээ гоё явчих тийм ээ. Би тэгээ Энэ сайгүй гоё байна. Окей, nice. Ингэж бууд юм биш үү? Nice, айгуу сайн бууд юм байна. За оройн хоолой идэх гээд орж ирсэн байна. Яг нөгөө өдөр орж ирээ цай уусан газарт орж ирсэн. Энэ болохоор 4.9% рейтингтэй айгуу сайн газар байна гэ манайс гэж байна. Тэгээд яг хоо миний орсон газруудаас хамгийн өндөр такстай газар биш 17% такстай. Тэгээд бид нар тавуулаа орж ирсэн. Хүн болгоо янз янзын хоол згсэн. Тэгээд та хэдэд бас ямар шүү ревьютэй ямар байсан гэдэг харуулъя. Гадна талын ингээд цаашаа шууд авлаа харагдаж байгаа. Жоо хөгжмөнтэй баг тийм болохоор жоо чанга ажиллаа шүү. Thank you. За энэ coconut усан шивгатай юм байна. Авч үзээд хий. Энэ бол зүгээр яг coconut water тэгээд дээрээс нь watermelon-ы жоохон микс ирсэн. Амар fancy гоё амт байхгүй. Гэтэ аюу гоё зөөлөн refreshing. Хүүтэн байл бүр гоё юм байна. Манайд нилээ өсөж, нилээ их хоол авсан байна. Битүүшүүл гинэ манайхаар гинэ. За. Гой хоолнод авсан байна. Тэнцээ butter chicken авсан байна, кебабууд авсан байна. Тийм шиг байна. Гангаа болохоор өнөөдрийнх нь онцгой шүлгийг авсан байна. Би болохоор галууны махтай улаан карри авсан. Nice. We will see. За кебаб надад хүмүүс амсуулах гад миний бэлтгэнд бүгдээр оролцож ашиг баярлаа та бүхэндээ. За энэ болохоор гадуураа болохоор айгүй гоё нэмгэн наантай юм байна. Тэгээ дотроо ингээд чинийх ямар нэртэй нээсээ саруулаа. Юуны махтай? Юу хоньны мах юм байна шүү тий. За манай энэ миний одоо ихний хийж болохоор хоньны мах юм байна. Хоол нь үнэхээр 4.9 байхаар юм байна. Яагаад энд мөнгө төлөх ёстойгоо ойлголоо. Тэгээ үнэхээр хүлэмжшөөрөхөөс аргагүй байна. За энэ болохоор дахианы махтай кебаб. Кебаб нь үнэхээр гоё юм байна. Яг Middle East-ийн хүмүүс яг хийсэн гэдэг нь мэдгэхээр одоо юу гэдэг Аз хүн одоо шид хийгээгүй мэдгэж байна. Айгуу гоё юм. Вау. Айгуу. Very nice. Өдөрөө зөв butter chicken-ийн юу гин. Баярлалаа. Надаа ингэ саруулмаа гэж баярлалаа. Энэ болохоор butter chicken соусын амсаад дахианы махаа идэх гэдэг юм. Butter chicken бол бидний идэг намастагаас бол гоё байна. Шалтгаан нь юу вэ гэхээр баярлалаа. Шалтгаан нь юу вэ гэхээр нөгөө ашигладаг карийн илүү хурц амттай байна. Илүү одоо юу гэх юм. Яг амтчиг гэх юм уу? Бүгд энэ ч өөр хоолноос авсаад үзье. За уянгагийн авсан болохоор хоньны махтай бас хоол. Хоньны махтай юу илээ? За хоньны махан битүүшүүл гэж хэлж байна. Амсаад үзье. Махан бол нэрнгээс хоньны махаа амтагдж байна. Жоо хоньны мах идж чаддгүй хүмүүс бол жоо хурц шүү. Махан ялз болоогүй жоон ажиллууртай. Тэгээд соус нь болохоор нэг юм томатны пейсттэй, тэгснэ чизтэй, ногоонууд ямт орсон нэг юм микс. Намаа айгу мяа ревю хийж гинэ. За дахиад одоо яг өөрийнхөө жиг хоолыг амсч үзье дөхөө. Дака амсч. Усны мах айгу гоё штэ манайхаа. Тэлмүний ирэх хэвээр сав мэдээж соос одоохондоо ирээгүүл.
гоё юм. Карин яг coconut water айгуу сайн хийсэн. Масала кариг айгуу нэлээд гоё хийсэн болохоор яг гоё баланстай байна. Яагаад 4.9? Окей. Ер нь бол энэ хоолноос бүх хоолнд таалагдлаа. Тэр гоё. Шүлнөөс намсч үзүүлээ хамт. Энэ шүл нь бол яг хуу крими, гоё, энгийн. Гэтэ гоё. Энгийн ирнэ гоё. За окей, би хоол идлээ. Бүгдээрээ сайхан олцоорой. Бид өнгөж хоол идээд дуусаа тэлмэнээ өсөөд ингээ хоол идэхээр боллоо. Будаг ажид байдаг Евротайгийн газар юм байна. 1180 хийдийн хүн ревюгээ 4.7 авсан байна. Арай мэнд. За би өнөөдөр Жунгала Пхукет гээд саунд терапид сая явчаад ирлээ. Манай энэ байгаа газраас 40 минут мопедоор явсан. Хоёр талдаа би мопедд суугаад явсан. Зам нь амар юм. Роллер костер галзуулган шиг. Тэгээд амар түгжирч юм байна. Гэхдээ би явж явах замдаа хөөрхөн зан харсан ш нэрэ. Тийм. Хөөрхөн бүдүүн 2 3 зан харсан. Тэгээд саунд терапид суусан гоё тарих толгой амраа тийм хагас унтаа төлөврөө орсон. Гэхдээ надад багш нь бүр тэгж амар таалагдаагүй. Гэхдээ overall яг уу 10-аас би 7 оноо өгнө. Тэ it's okay. Тэ би өөрийгөө бас айгу терапи хийхдээ хүмүүстэй айгу гоё харьцаж хүнтэй их гоё ярьдсан байна гэд өөртөө оноо өгсөн би. За тийм байна. Тэгээ би амар өсөөд одоо хоол идэх гээд ирсэн байна. Би тэд яг гэрийнхэн хажууд те маш өндөр ревютэй байна. Тэгээ би энэ ч ороод 3 юм загсан. Тэгээд нэг пив ууж үзье гэж одоо Чанг гэд пив чи Тайланд пив билүү дээ. Тэгээд Монгол таст байгаад байдаг те. Тэгээ би ерөөс ууж авахгүй ууж үзье гэж бодлоо. Тэгээ хүслэн болохоор Тай милкт явсан байна. Охин шиг. Тэгсэн чи сая пивийг нь хүслэнд өгснөө. Тэгэхээр би авцсан чинь нөгөө зөөгч ах маань гайхчих. Би амсч үзлээ. Гоё. Сахар нь дайггүй шүү. За ингээд хөөрхөн газар байна. Миний morning glory маш гоё амттай байна. Яг юм 100 ширнээ ингээ халуун ирж байгаа болохоор их гоё хоол шиг санагддаг. Тэгээд юу байна? Гоё сарамстай байна. Давс мавс нь яг сайхан таарсан байна. Болцсон нүртэл их гоё. Хэтэрхий нөгөө шалчилгаагүй. Тэгээ энэ иш нь гоё юм зажлууртай. Ямар гоё юм бэ? Би яг туртай хоолнуудаа захиалсан болохоор. Тайланд хоолнд орвол энэ юу шүү? Халуун ногоо. Энэ болохоор винегер. Халуун ногоотой винегер. Энэ болохоор юу гэдэг вэ? Thai chili. Энэ болохоор илүү бүр халуун ногоотой шүү. Тэгэхээр боломжтой дээр манайхаа. За энэ нөгөө миний дандаа авдаг хоол гэсэн чинь би нөгөө пүнтүзгүй хоол сонгоныг пүнтүзтэй андуурч. Энэ зүгээр дахианы мах юм байна. Сонгонтой. Зурган дээр пүнтүсийг харагдчихсан. Энэ юм бах гэж одоо зургийг харж аваад уг нь бүгдийг нь уншсан. Энэ ихтэй гоё хоол шүү. Сой соустай, жоохон чихэрлэгдүү амттай. Яшууд болохоор гоё зөгч जैन. За одоо spicy салат амсаа. Энэ яг миний туртай гоё юм. Rice noodles. Энэ анзэмэр. Халуун ногоотой. Халуун ногоон гэхдээ тийм амар биш яг юм жоохон чимчигнэл болж байна. Энэ нөгөө винегер, энэ яг винегер амтагдчихж байна. Гэхдээ халуун ногоо нь одоо нэмэгдэж байна. Гоё юм шиг байна. За би энэ хоолой бурууг сонгочих. Гэхдээ яг бах уу. Ингээд бас шинэ юм туршаад идээд үзье. Сайхан олцоогоорой. Би маш их баяртай. За өглөөний мэнд далайн ирэг дээр 11 цагт орж ирсэн байна. 11 цагт бол нэлээ хөөрхөн халж гин. Гэхдээ би ч айгүй цөөхөн үнэтэй байна. Тэгээ сайн нөө зургаар авуулсантай адилхан нөгөө юу хийж байгаа юм байна. Яг ийм төрлөг нь нэлээ ийм гоё тэгшгэн байх үедээ jet ski ч юм уу эсвэл тэр нөгөө шүхэр дээр явдаг мовдаг тэр бүх юма хийгээрэй гэж тэгж байна. Тэгээ би сая ганцаараа явах гэсэн яах юм гэж одоо нөгөө хэдтэй хамт явъя гэж бодож байна. Азар яг гэрийн гадаа юу вэ? Фошул юм шиг байна баг миний бодлоор фошул хийдэг ийм моциклтэй хичирсэн. Тэгээ нэг шүлэн 60 баат гинэ амар хямдхан гэсэн айгүй гоё юм байна. Тэгээ бүгдээрээ хийж байгааг нь харъя.
Тэгээ энэ ч нэг гоё амтлагчуудаа ингээ бүгдийг ингээ тавьсан. Энд ч бүх юм тавьсан. Тэгээ ингээ 60 бат. Тэгээ энэ дотор юу байгаа юм бэ? Энэ дотор дууяа байгаа юм байна ээж. Энэ ч дууяа lemongrass байна. Дотороо ингээ энэ ч фоо шүлтэй тэр устайгаа. Айгуу гоё юм байна. Тэгээ бид нэг шүлийн шууд хийгээд гэж. Гоё глаз нүдэлтэй, гарликтэй. Вау. Ингээ ийм гоё шүл. Yeah. Thank you. Wow. Nice. Cooking. Okay. За ээж өөрийнхөө аваа. Хаа өөртөө. Тий. Ингээ халуун ногоо. Yeah. Chili, really hot, normal one. Тэгээд nut, тэгээд sugar. За энд болохоор юу байгаа юм бэ? Энэ нэг pepper шиг юм байт юм аа. Энэ fish oil ах шиг байна. Энэ луунтай юм байх шиг байна. Энэ jam юм уу юу юм тийм юм байна. Энэ 60 бат гэхэд бүр тасарсан шүүл байна. 10 бат гэдэг нь чинь 7 Тий. сая. Тэгээ фиш бол молтой гоё юм байна. Би түрүү нөгөө гахааны цус ахаар нь хийгээг байхгүй юу? Гэхдээ фооноос шал өөр амттай. Фоо ч юм нэг амт муутай байдаг шүү дээ. Энэ бол аюу гоё юм. Надад таалагдчихэ. Төстэй юм шүү. Энэ гахааны илэг юм шиг байна. За халуун ногоо яваад орчлоо. Фиш бол мал нь таалагдлаа. Өстой гоё. За баярлалаа. Бай бай. Хүмүүс ирсэн хүмүүс бол заавал мутай үзэх ёстой гэж хэлдэг юм байлаа шүү хүмүүсээ. Цаг оролцож мутай үзээрэй. За далайн хэрэг дээр ирлээ. Сайн байцгаана уу? Яа, манай тусын таг царайгаа харахгүйгээ нуугдж байна. Ганга амир инээдтэй авсан байна. Юу авсан бэ гэхээр усан дээр хөвдөг ор авсан юм шиг. Одоо өөр амар үлээх юм шиг. Ирчүүд хизээч том болдгоо те. Үгүй ер нь ийм шүү заяа. Би би бол ч тийм пошид ч байна уу, нэг ганц хоёр газар далай дээр ирэхээр яг хөвжээ хүмүүс нь хамгийн гоё харагдаад байдаг. Тэгснэ хизээч мөнгөгүй байдаг байсан. Одоо мөнгөтэй болсон. Одоо баян болсон. Одоо баян болсон. Тийм болохоор өөрөө иймэрхүү юм авахгүй болно шүү дээ. Арай гомдомхой байна шүү дээ. За ганга тийч юм. Бас амаргүй тоглоом аа. За авраа. Унда. Авраа. Яа. Хөлөө. За энэ зургийг хэрхэн амдаараа гогтоолох гэж заяа. Let's fucking go. Шидэгцээ. Сайн уу гэж хэлээрэй. Нөгөө талаас нь хоёр хүн суух юм байна. Адилхан ганга энэчнээс нь адилхан тат. Аа. Яг хоёр талаасаа зэрэг гарах хэрэгтэй юм байна. Батаасаа бодоод. Ангаваа, ноёнгаваа. Манай жужи сажигтнаа. Сажигт яваарай гоё болсон бэ. За. Сайхан яваарай манайхаа. Яста зовоотой байна. За ямар хэл манайхаа.
байна. Далаа миний эрхийг авчлаа гэхдээ. За хөл гараа зөхөөгөө. Би бинийгаа зодоогөө. Намайг хамгийн бүдүүн хойноос унгаасаа гэж үзсэн эдгээр. Эвэрэнтэй. Ятаа хүчтэй байна. Дин Тайфун гээд Австралиас битээр иддэг байсан. Dim sumны газар айгу гоё. Тэгээд тэлмэнэ бас эдний нэг ийм зоддог ийм юутай гурилтай шил авъя гээд тэгээд Атман би Тэги тэлмэнэ хоёр бид дөрөв идэх явж байна. Энэ хоёр айлгуудад байж гин. Манайха энэ dim sum дээр орвол ингээд энэ чинь ингээд хойно тоог нь бичдэг шүү. Урталт нь ингээд код нь байгаа. Тэдгээр хоол гэдэг. Тэрийг менюнээс хараад тэгээ энэ дээр 1 2 3 4 5 6 гээд тэгээ энэ бицнээгээ буцаага өгчдөг байхгүй. Тэлмэнэ bubble tea уух гэж байна. Thai bubble tea. Зүгээр л bubble tea. Зүгээр bubble tea. Яг сайхан мэлктэй. Бабангаа зөөлөн байна. Сүүн өтгөн юм байна. Гоё байна. 109 баат гэдэг чинь болж байна. Ямар хүнтэй юм одоо? Харин би 40 баатны юм авсан. Манай найзууд дандаа 120 140 баатны үнэтэй юм уусан. Passion fruit мөр. Асаавар эсэглэн ямар нэгэн жимс би даад тэр зам жимсийг мэдэхгүй болохоор. Тэгээ хамгийн ихний хоол спиначтэй, сармистай хоол байна. Хоол ч ихтэй салаад гэх юм лөө. Энэ цагаангаан дээр винегер цуу бүх юмнуудаа гоё хийгээд тэгээд димсама хийгээд идэх юм шүү. Аха. Тэгээ гоё чили ойлноосоо гээд. Энийг халуун аваад шүү тийм үү? За, манай Атмач энэ хэр баг юм дуртай байдаг гэсэн чинь энийг аюу гоё байл гэж. За, pork chop ribs гинэ. Энэ болохоор тунгалаг шүл нэлээд юмгоо. Дотороо гоё спиначтай юутай гоё нарийн нүүдэлтэй. За, бүгдээрээ тэгвэл юу вэ? Спинач амсч үзье. Спинач гоё. Жон жажлууртай. Тэгсэн юм гоё амттай. За энэ болохоор гахааны нуруу. Оо. Short ribs айгуу гоё, sweet ирнэ айгуу гоё чили тийм юм. За энд болохоор одоо гоймонтой үхрийн махтай төфүүтэй холх юм болов. Энд болохоор баян шугаа. Энд болохоор ингээд dim sum маань ирсэн байна. Garlic chiliтэй юу юм уу? Дамсэ. За ингэ энэ бууцыг шууд амруугаа хийж болохгүй. Тэгэх юм бол төлөгдөн. Дотор аюу шүлтэй байдаг учраас. Би харахаар энэ дотор ингээ зөндөө шүл байгаа. Тэгэхээр энэ дээр халбан дээрээ тавиад тэгээ жижигхэн цоолно. Хазаад ягаа шорно. Амар шүлтэй. Маш шүлтэй. Тэгээд шүлээ авч дууссан бол соусын дээрээ дүрээд за ингээд тэгээ амрууга нэг дор. Shrimp. Thank you. За миний бичлэгний хамаг юм хаачлаа. Shrimpтэй dim sum. Доор нь болохоор мажурыг. Доор нь болохоор зүгээр porkтэй. Вау. Яа халуун байна. За бүгдээрээ shrimpтэй юу нэг үзье. Shrimpтэй айгуу гоё. Вау, доор нь нүл жуус. Бартаа ингэж цуцгалаа харж байна. Ийм гоё. Нүд гоёмтай нөө. Сүүсүү байна. Энд дээр гоё юу яагаад. Бүгдээрээ дахиад шүүсийг яах хэрэгтэй сонсох. Нэг юм юунаас ийм их шүд гардаг. Тэгэхээр шууд амруугаа ивэл төлөвлөхгүй. За ингээд нэг дор амруугаа. Шримптэн стогой. Маш гоё. Happy жаргал. Бужи наати. Гомиг нэг жоо идчих. Нуурган жоо уйдахтай байна. Шинээр fried rice ирсэн. Энэ дээр шримптэй байна. Далайн хоол иддэг хүмүүс үнэхээр гоё л. Идэж өгнө.
Энэ болохоор энгийн буудан шүү заа юу. Ой. Бүгд ирсэн хүмүүс байгаа бол бүгдээрээ заавал энэ дэм сумын газрыг орж үзээр аягүй сонирхолтой тэ гоё шүү. Монголд болохоор Oriental Treasure гэдэг юуны хажууд байдаг. Фантомын хажууд. Тэдний бас аягүй гоё шүү. Тэрэнд орж үзээд ийш орж үзээрэй гэж хүсье. Сайхан олцгоорой. Бид нөгөө юмаа үзэх гээд ирсэн байна. Нэг хүний мянган баат юм байна. Тэгээд мянган баатанда нэг коктейл авдаг гинэ. Cabaret show. За харъя тийч ганга ингээ зураг авуулж байна. Зураг авуулаарай гэж гардыг байна. It's such a big business. Nice. За ингэдэм байна манайхаа ингээ бүгдээрээ гоё юмаа үз шоуга дуусгачаа тэгээ энэ чинь ингээ гадаа нь бүх нөө бүжигчд маань дуучид маань бүгдээрээ гараад ирдэм байна. Тэгээ бүгдээрээ зураг авуулж болд юм. Нэг зураг авах 100 баат гинэ. Ирээд үзэхэд нэг харамсгааргүй бах. Яг дотор нь бол сайн зураг бичлэг авч болохгүй байсан болохоор бага хэмжээгээр авчлаа. Окей. Шөнийн хэд болж ин цагаараа хардаа. 11-12 цагт битээр ингээ зайрам гэдэг гээд орж ирсэн. Бүкет Таиланд хаамчсан Таиланд маланд ирсэн хүмүүс заавал ийш орж зайрам гэдэрэй гэж гуй. Үнэхээр гоё шүү. Маш олон төрлийн одоо юмнууд байдаг. Тэгээ сонгоод хүснээрээ авч идэрэй гэж хүсье. Хайд мань ингэж томоор нь авахгүй гэж бодож ийлнэ. Скупээр нь тусдаа авч болдоо шүү. Тэр нь бас айгүй гоё. За би эдний signature chocolate тэгээд ramen raisin гэдэг хоёр төрлийг авсан. Бүгдээр амсч үзье. Энийг өнгөрсөн жил итгэхэд амар гоёсэн. Яг л ром амтагдж байна. Амар зөв амттай шүү дээ. За нөгөөх нь үзье. Энэ болохоор хитрхи ялуун биш. Тэгтээ бүр ингээд юм амар хар шоколад нь их биш, яг юм гоё дундаж юм байна. Тэгээд бас нөгөө хитрхи хүлдүү биш, бас хитрхи гисгэлүүн биш. Айгу айтайхан юм байна. Ганц нэг жижиг мөстэй. Тэгэхээр гоё юм. За би болохоор Dubai chocolate гэдэг явсан. Дээрээ бичэнтэй, хөлдөөсөн черритэй ингээд доошогоо яваад шоколадтай, тэгээ пистачиотой ингээд доошогоо юу байгаа юм бол тоо. За ийм юмнууд байгаа юм байна. Тэлмэнийг би энэ нөгөө рамтыг амссан чинь өнгөрсөн жилийнхээс муухай болчих. Их сонио. Одоо муугаар ярил бензин шиг юм амтгдчих ингэж хэлж байна битээр. Гашуун нэг л тааламжтай биш үү. Би хаад өөрийнхөө амсцгаа. Ингээ дотороо гой бичээ идэр нь байгаа байхгүй. Тэгэхээр ийм өөдрөгтэй амттай биш. Гой жажлууртай тийм янз янзын амтагдана. Сул амттай биш. Тэгээ дундуур нь энэ чинь эхлээ зүгээр займаа үзсэн дунд нь пистачиотой чоколадтай болохоор нөгөө дотор нь нөгөө бичээний микс идэр холцсон. Тэгээ дахиад доошоод идэхээр шоколадтай яг тийм микс нь ороод ирсэн болохоор айгуу гой микс амттай. Одоо аманд ороо текстур нь янз янзаар өөрчлөгдөд яваад байгаа юм байна. Айгуу гоё давслаг байна. Тийм байна. За бүгдээрээ сайхан амарцгаарай. Ийм амар чимээтэй газар шүү бурхан минь ёо. Өнөөдөр нэлээд явж байгаа цаая гэртээ ирээд энэ ганц шоу үзчихэд тэгээ бас оройны далаа ямар байдгийг харуулчих гэж боддог. Хөөх нүүр мүр айр улаач өнөөдөр ихтэй нар нэлээд амар түлхцээ. Тэгээ шөнийн далааг бас таад харуулъя гэж бодлоо. Одоо цаг 10 өнгөрж байна. Бас ганц хоёр хүмүүс суудсан байна. Юм уугаа сууж байна. Сайн нэг хитэн Сауди Арабын залуучууд ирээд танилцаад тэгээд юм уугаач гэх юм үгүй уудаггүй хэлчихлээ. Энэ хойно айгуугаа гэрэлтэй юм байна. Тэгэхээр шүн мөн явж байгаа хүмүүст бол айж имэх юмгүй гайгүй юм шиг шүү дээ. Төрөлх нь нэлээд жоо чаашлцсан байна. Одоо та хэдэд харуулъя да. Энэ илс угаасаа
Нойтон одоо хүнд одоо энэчнээс хавлаа эхэлж байна. Эндээс хавлаа төрлөг нилийн хоошоо татгсан шинжтэй байна. Гой бүгдээрээ ус харъя. Чимээгийн сонсъё бүгдээрээ гой усны. За бидэд хайсаар байгаад гоё юу айгуу сайн өндөр үнэлгээтэй тай хоолны газар ороод ирсэн байна. Бид нар нийт 11 үлээ орж ирсэн байна. Би ресторан гэсэн чинь тэрний ресторан биш гинэ. Нугуан шиг фуд кортчиг. Өндөгтөө шарсан будаа байна. 90 бат байсан тий энэ. Айгуу хямдхан. Энэ газар айгуу гоё хямдхан юм байна. Дараагийнх нь Morning Glory. Энийг заавал хүмүүс идээр энэ айгуу гоё шүү. Spinach шиг тэгсэн ирнэ. Өөр амттай. Хөөрхөн жижигхэн pineapple тэгснэ. Дүүргээ хажуугаар мөр халиулаа ичиж. Танхаа. Хэр энэ уянга? Тэжгүй юу? Жуус уу? Эдний оранж жуус нь хэр энэ үзье. Энэ зүгээр сок байна уу? Фреш биш байна. Баба сок. Тийм сок уу? Зүгээр жуус. Сок тийм ээ. Сокон дээр ус нэмсэн. Чип. Назад канкел. Тетрапек пак мон. Васк. Хүмүүсээ тэр хараараа хаа байсан Таиландд боош идчихэж шүү тэр хүн. Ичмээр байна ой. Хувхаа Монгол боорш юм байж. За ингээд lobster байна. 450 г lobster байна. За тэр боорш идээд ичихгүй. Хар талах байсан бол тий болно. За миний найз боршийн голоод амт султай байгаа маань да. Garlic butterтай явцсан ч жоохон нялуун болчлоо гинэ. Энэ хоо dragon fruit smoothie гинэ. Ой. Энэ юу гинэ? Личи юу? Yes. Энэ нөгөө нь dragon fruit байсан тий. За Личи гоё юм байна. Илүү жимс амтгийч. Creamy юм амттай. Том юм бай. Эдний том юм айгуу гоё байна гинэ. Тэгээ гоймонтой юм байна. За бүгд том юмнаас хулгаагаар амсчих. Эдний том юм нь юу юм байна? Хит эсгэлэн биш, хит халуун ногоотой биш. Яг хүн болго идэж болохоор айгүй юу байна? Айтайхан багтай. Тэгэхээр айгүй гоё санагдчих магадгүй. За энэ болохоор passion fruit. Passion fruit нь бас гоё юм байна. Өргөн түнтүүцтэй ширимптэй бол байна. Маа болохоор патта идэж байна. Хоол нь тийм их порцтой биш юм байна. Тэгэхээр 2-3 хоол авч идэрэй ч үсэ. За омлет юу ч юм дээ? Омлет rice kiwi ууж байна. Энэ амар гоё амттай. Кивиний жуус авсан, киви авдаг та гоё юм гинэ. Юутэй ч юм те. Seafood юм уу? Шимптэй омлет. Ногоон каритай. Ногоон гэхээс илүү цагаан юм болов? Илүү coconut water ихтэй. Тийм газар байна. Ер нь эдний хоол нь халуун ногоо айгу багтаа юм байна. За сет бол нь 390 бат. Нэг ийм хоолтой, дахианы махтай, тэгээд ийм ногоон каритай, 2 бодаатай, 2 устай. Тинчээ fish and chips ирсэн байна. 50. Тэснэ fish and chips-ийн соус нь sweet chili байна. Энэ fried chicken юу юм бэ? Хятад. Хятад fried chicken гэдэг fried chicken хятад нөгөө юм. Дахианы махтай юм хуурнууд байдаг шүү дээ, тийм. Sweet. Компау chicken гэнэ. Яг тэрнтэй адил. Яг тэр юм байна. За, миний хоол дуншиж хамгийн сүүлд ирлээ. За, би болохоор tom yum fried rice with chicken авсан. Нөгөөх нь болохоор chicken wings.
Chicken wings нь бол гоё харагчээ. Би бүр яг уурлаад сая юун дээр нь очиод ресепшн дээр нь очиод миний хоолыг хийгээг бол cancel гэсэн чи яг хүрээд ирлээ. За одоо идэ. Гоё амттай байна. Яг том ям шүлний эсэглэн халуун ногоотой амт нь байна. Гэхдээ халуун ногоо нь бага байна. Давс нь бол надад бол яг сайхан таарч байна. Хөслөнд жоохон давс ихтэй гэсэн үг. За одоо би дахиагаа идэж үзье. Энэ дахиад угаасаа хизээч фейлдгүй. Дандаа гоё яадаг. Гоё байна. Дахиад идэх хоёроо. За би ингээ одоо газ хаалаа идэх гэхгүй бол манайд намайг хүлээгээд ээж магадгүй. Бай. Сайхан уулзаагаарай. За ганц сануулж хэлэх юм нэм нутгийн ийм жижиг газруудаар ороод жоохон гамбл хийж байгаа юм шиг санагдаж магадгүй шүү. Google Map дээр ревю үзэл нэлээд гайг өндөр оноотой байсан ч гэсэн хоолнуудыг яг аваад үзэхээр нэлээд яг тэгэн догоонтой байна. Хамгийн чөлөнд бүрэг бүтэн 1 цаг хүлээлээ. Өдөр гэтээ угаасаа нөгөө жоохон мяа стафууд нь ажилтсан болов гэж бодсон. Нэг олон газар орсон чи өдөр нь амар муу сервистэйс орой амар хурдан мундаг болсон байсан. За тэгээд энэ хоолны газрыг гаднаас нараад хажууг нь өгөх юм бол та хэд бас орох яах вэ гэдээ сайн бодож үзээрэй гэж хүсье. За ийм менютэй яг гаднаа ингээд энэ seafood мөдөө зардаг ийм газар шүү. За Ан Хонг seafood 88 Thai food гэдэг. За хөтэй юм биш шүү манайхаа. За ингээд Пукетэд өнгөрүүлсэн 10 хоногийн маань хамгийн сүүлийн өдөр далайн ирэг дээр нар жарахыг харж байна. Зөндөө хүмүүс манай зураг мураг авах га завгүй л ингээ гоё нар жарч хүмүүс зөндөө байна уу. За юу вэ бүгдээрээ энэ аялын турш юу сурж аваа ойлгож аваа тэрэн дээр бас ганц хоёр юмнууд комент хийлье гэж бодлоо. Юу юм бэ шүү 525-ын booking.com-оос аваад олигтой болоогүй. Тийм учраас та хэд маань дата сим авах гэж бол Токиогоос авбал хамгийн амархан илүү дутуймгүй 36 мянгаар 30 гигабайтын дататай үлдсэн болохоор хязгааргүй авах юм байлээ. За тэгээ энэ чи хол их аялахаар төлөвлөж байгаа одоо айгүй олон арал ч юм энэ тэргээр явж юм үзэх сонирхолтой хүмүүс байл такси гэхээсээ илүү машин түрээслээрээ гэж зөвлөмөр байна. Хаашаа чамаагүй такситгаар ер нь Grab дуудахаар энгийн Grab нь олдохгүй заавал SUV ч юм уу премиум ч юм уу тэгж дуудах шаардлагатай болоод байгаа болохоор үнэтэй болж байна шүү. За тэгээд шопинг хиймээс нэгдвэл Phuket-д бол нэг шопинг хийгээд их юм багад юм шиг санагдлаа. Би телефоноо битээр Бангкокт байсан учраас Бангкок бол хамаагүй илүү их шопинг хийх боломжтой газар болов уу гэж бодлоо. За тэгээ олон улсын үнэлгээ заавал авчраарай. Картаар юм уншуулвал сервис чарж гээд 3% байнга авах юм байна шүү. Тэгэхээр та хэд маань боломжтой бол дандаа кэш ашиглавал илүү амар байна. За тэгээд одоо далайн ирэг дээр сандал авах одоо ойр зүрийн уух юм авах жижиг газараас хоол авах гэх бүх юм дээр кэш хэрэгтэй болохоор ерөөхдөө хүмүүс маань эрэхтэй илүү кэш авчираад за эсвэл зөвхөн одоо үедээ хотын төвөөр буудлуудаар яваал юм гайгүй фэнси газрууд юм идэнэ гэвэл карт хэрэглэж болохоор ийм байна шүү манайхаа. За тэгээ нарны тосоо сайн авцгаагаая. За өөр бодсон юмнууд юу вэ гэхээр хоолн дээр манайхаа яахта дандаа юу яах юм бэ шүү. Google Map-аас харж байгаа ревюг нь харж байгаа сайн газруудаар ороорой. Бити бүх харсан газар болноос юм аваарай. Мөнгөө бас тэгж хамаагүй үрж болохгүй шүү гэж хэлье. Одоо ингээд далайн нар жаргалтай харцгаая. Ингээд нар жаргачлаа да. Дэлгүрнээ дэлгүр хийсэн нөгөө дэлгүрний хажууд сууж байна. Тэгээд намайг хоол идэх юм уу яах юм гэдэг шийдэх арай болоогүй байсан болохоор би зөв найзуудтайгаа ирээд хоол иж. Энэ болохоор пиццаны газар руу ороод нэлээд гоё хийсэн гэдгсэн. Ийм пиццанд 340 мөч 50 маяг гэл ингээд байт юм байна. Fish and chips, burger, pasta, mac and cheese мис гэн зэрэг авсан байслаа. Манго смути ирснээсээ хойш 2 дахь манго смути. Энэ болохоор яг жинхэнэ манго амт гэж байна. За mac and cheese юм байна шүү манайхаа. Би яг үнтэй амьдралдаа тийм олон mac and cheese амсаж байгаагүй хаа. Айгуу гоё cheesy, creamy үнэртэж байна. Наац жоохон томруулсан mac and cheese. Надад бол mac and cheese нь гомн нэлийн ялз болцсон. Тэгээд ийм creamy cheese ямар cheese гэдэг даа хийж чадахгүй. Гэхдээ хүүхдүүд бол нэлээд дуртай идчихэр юм шиг санагдлаа. За энэ болохоор chicken юу гинэ? Пенне гинэ. Пенне гэдэг нь гомонг нь хэлж байгаа бох. Мөөг нь нөгөө oyster мөхтэй, том мөхтэй. Хоол нь бол нэлээд дайжгүй санагдлаа. Надад л гоё юм. Гоё санагч. За risotto.
Ризотто нь юу юм бэ? Хурц амттай биш, айгүй зөөлөн. Илүү дутуу амт байхгүй. Spicy биш, salty биш, тийм юм биш. Айгүй энгийн маягтай. Тэр жоо бодаага сансан seafood идмээр байгаа хүмүүс идвэл айгүй сонирхолтой байна. Тэр seafood нь дандаа нөгөө жижигхэн seafood нөгөө Монголд нэг юм пакеттай байдаг юмнууд гэдэг чинь тийм 8-аж мамилчтай. Тийм биш харагдлаа. Би танад өөрийнхөө хамгийн дуртай нөгөө юу? Далайн гаралтай амтан гэвэл минийх нь би октопус найг дуртай. Тийм энэ ирсэн can't go wrong. За пицца нь бол нэлээд дайжгүй харагдаж байна. Надад бол. Вау. Дайжгүй харагдаж шүү. Хаа очиж. Энэ болохоор маргарита пицца байна. За бүгдээ гурилын шалгацгаая. Пицца нь гоё шүү. Хамгийн томато пестиг яг өөрсдөө хийсэн мэдэг чинь тэгэхээр хамгийн чухал юм гоё болчихж байгаа. За маргарита. Маргарита нь бас гоё. Хүүхдүүдтэй орж идээд айгүй зүгээр юм шиг байна. Яг бол гурил нэмгэн. Тэгээ гурил хийдэггүй. Тэгээ баахан хиймэл амт идэггүй. Яг гоё. Нормал яг homemade юм идэх юм шиг. За энэ болохоор дахианы махтай пицца юм шиг. Металл пицца гэсэн үү? Би бол махтай пиццаас махгүй пиццэн гоё л өгч бодчих. За бүгдээ сайхан уцаарай. Ийм овент хийх юм биш үү? Айгу амар. Айгу гоё юм байна. Топнакап. Ийм нэртэй. За ямар ч сан юу байла буцахга чекин хийгээ бүх юма хийчлээ. Энд чи юу юм бэ шүү хүмүүсээ. Би бас нэг хүн тамхи авах гэжсэн. Өөртөөсөө авч болно гэж бодож байсан. Тэгээ тамхи зардгүй юм байна. Тэгээд нэг том биш хүмүүс нөгөө бусад газар ч одоо Хонконг ч юм Истанбул ч юм уу Сингапур гэх шиг тийм том гэж бодож байгаа бол тийм биш шүү. Бангкокоос жижиг юм байна. Тэгээд шопинг хийн гэж бодож ил хэцүү юм байна. Тамхигүй юм байна. Нөгөө манго эдэр янз бүрийн юмнууд ч юм бол байгаа. Тийм бусдаар бол өөр янз бүрийн юм бол байхгүй юм байна шүү. Тэгэхээр та хэд минь хэсгээс өмнө тэгээрэй. За одоо ингээ гэрийнхэн зүг рүү гидэн годоо явцгаая. Аэропорт дээр юм мэдээ гэвэл одоо фаст фудууд нь жоохон үнэтэй шүү юм шиг байна. Үнэтэйг санагдлаа. Мак Burger King, Subway арай хямдхан байсан. Thai олнууд нь арай хямдхан байсан. Ер нь хоол идвэл арай дээр шүү гэж бодлоо. Ер нь онгоцны бодлын олнууд үнэтэй байдаг штэ тэ. Тэгэхээр нэг хүсээгүй бол заавал юм идэх гээд ах хэрэггүй. Тийм л энэ да. Тэгсэн нэг кофений гайгүй шүү. Одоо шил энэ кофе бол одоо шил 160 гэж байна. Тинчээ бас угаасаа л нэг иймэрхүү байгааз тий гайгүй газрын кофе нь 140 50 байгааз. За хоолоо авчлаа. Би болохоор битэрэг адилхан Max Spicy set авсан. Тэгээ би 6 нагетстэй. Тэгээд нэг бургертэй, нэг том төмстэй, нэг том ундаатай 595 баат гэж Монгол мөнгөөр нэг 65 маа орчим байгаад ирэх юм байна. Жохон үнэтэй ишилж болох хаа. Гэтэ угаасаа Mac бас Bangkok гэвшээ. Бүгд тэгэхэд угаасаа Big Mac set нь 295 баг 300 гараадсан тий. Thai хоолноос бол үнэтэй байгаадсан. Тэгэхээр Mac бол тансаг хэрэгтэй юм шиг байгаа юм чи. Монгол одоо KFC Burger King мэгч бол Гуанзын хоолтойг ойролцоон үнэтэй болсон шүү дээ тий. Энд чи бас стил тэр нь байгаа л юм. Тэгэхээр одоо бол юу хямдхан болчиход байгаа хгүй Burger King юм уу? Burger нь зүгээр юм crispy юмтэй. Илүү дутуу юм гол юм шиг харагдаж байна. Зүгээр байцаатай л байна. Наймаа жуус харах. Юу Big Mac гэх юм. Энэ хамаагүй гоё юм. Тэгэхээр айгүй гоё жуус юм. Ой халуун отор өстэй зүү. Гоё өстэй. Тийм байх зүү халуун отор. За, бүгдээрээ сайхан олцоороо. Сайхан олоорой.